Yeah, what's up guys? За дахиж жоохон дэмэдэн явж байгаа. Бас нэг саксны карт болсон. Энэ болохоор Panini-гийн 24-өөс 25 оны Select гэдэг тусдаа өөр нэг. Одоо өмнө хэдүүлгийн задлж ирсэн төрлийн картнууд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл одоо энэ NBA Hoops гэдэг. Энэ болохоор Tops яг. Гэхдээ энэ NBA Hoops 25-26 гэдэг шиг. Энэ болохоор 24-с 25 оны Panini-гаас гаргаж ирсэн Select гэдэг юу. За хэдүүлээ тэгээд задлаад үзье те. За тэрнээс өмнө guess 5K хүрхээр явуулаа мэдээж энэ MMA UFC картыгаа хэдүүлээ 5000 саб хүрсний дараа нэг хүндээ giveaway gift болгоод өгнө. Тийм үү? Тийм л манайхан бүгдээрээ like, sub, comment үлдгээрэй, окей. За гол юм руу гол ажилд орё те. 20 карт. За харъя. Ямар шүү юм бэ? Тэ. За шууд юм. Явттай байна. Бит уттай шууд харагдаг уттай байна. Окей, Select. За rookie-оор эхэлчих. Өнгөрсөн жилийн rookie байна. За ямар ч харъя. Юу гарч ирэх боломжтой. За мэдээж угаасаа дугаартай карт юм уу эсвэл гар үсгтэй карт байх нь тодорхой. Base including stunning prisms. За яг тодорхой юм бол бичээг байна те. Exclusive base mezzanine юу гэж унших юм бэ? Including varieties of stunning prisms. За харъя. Юу ах нь. За бодвол яа тийм бэ. За мэдхгүй цэнхнөрөө шууд base card юм уу юм сайн мэдэхгүй юм те. Ер нь л хамгийн их байгаа учраас base гэмдэж магадгүй. Ингээ харангууд энэ цэнхэр айгүй хууз. Тэр ингээд тэгэхээр энэ base руу орж иж байж магадгүй. За харъя хэдүүлээ. Ed Johnson Milwaukee-гийн rookie. За арай нарч. Ард нь янз бүр юм байна. Сүртэй тэмдэглэгээ. Алгатай. Окей. За Jalen Brown. Солирч. Aiton. За ингээ харахад энэ ногоон байна те. Энэ улаантай. Энэ дотор хөнгөөр бас өөр байж магадгүй л энэ те. За ямар ч гэсэн энэ ногоон байт юм байна. Цэнхэр улаантай байна. Ийштэй бичиж төрцөр. За Paul George цэнхэр байна. Ийштэй бичиж. Jalen Brown хоо цэнхэр ногоонтой те. За цэнхэр Dillingham. Цэнхэр шартай Markkanen. Portig. За цэнхэр. Энэ арай өөр цэнхэр болоо явчихв. Тийм ээ те. Энэ арай үдэгч тод цэнхэр юм уу? Тэсэм Ridge Triple J. За энэ нэг арай өөр ногоон байна хараа. Өөр ногоон шиг стил нь ингээд нэг орцсон бууз. S үсгэн Select-ийн S үсгэн ингээд нэг орцсон байна. Тэгэхээр энэ жирийн base карта бодвол арай дээр шиг бодвол те. Ийштэй. Өөр юм байна. De'Aaron Fox. За Fred VanVleet за энэ жилчтэй гимтэй төрөх юм холигтой тоолж өгдөг. За энэ одоо Zach Lavine. Бас өөр юм те. Стил нь ягаан өнгөтэй. За Brandon Miller. За энэ буруу хараа тавьчих. Энэ яа дээ харъя. Энэ зүгээр шартайгаа ижлэх юм биш вэ? Ямар нэгэн дугаарлсан юм харагдана тайдад. Байхгүй нэ те. 60 ямар юм байлаа. Зүгээр 62 хэрэгцээ. Prism. Аагүй өөр нь харж байна. Энэ Prism гэсэн моц хойно. Тэгэхээр арай өөр гэсэн. Prism чинь болоо энэ чинь олох хэвээр картууд нэг штэ. Тэгэхээр юугаараа өөр вэ энэ хоёр? Урдталтай ямар нэг юм өөр юм харагдана. Томооч юм уу? Байхгүй юм шүү. За ямар ч 10-ын нас шалгах юм биш үү, guys.
Энэ бол энгийн карт байсан. За энэ бол Prism карт болж орж иж байгаа шүү дээ. Эдний R нь ямар юм бэ? За Prism гэсэн бичиг бол алах те. Ингээд за ер нь ингийн хойд ингээ 3 төрөл байгаа даа шүү дээ. Энэ эдгээр ингээд өнгөн хамаагүйгээр стилээр нь тавьчихъя. Эдгээр бол бүгд нэг стил хөх. Энэ болохоор голлоо нэг Есүсийг явуулсан юм шиг нэг юм стилтэй. Энэ болохоор хоёр талаасаа ингээд нэг тойлзуулаад орсон нэг тийм стилт одоо энэ ч гэсэн. За энэ Prism гэж байна. Энэ тойлцнууд бүгд Prism юм уу? Үгүй ээ. Алгатай. За энэ Prism гэж байна. За уус хэдүүлээ гэв хоёр Prismтэй болчихоо. New Orleans Pelicans. За дугаар муугар юм. За нарийнх нь юу харагдсан бэ сая? Lodestars гэнэ. За бас нэг тусгай special card юм шиг байна. Jason Terry. Lodestars. За харъя ард нь юу вэ? За энэ ч бас Prism байна. Эжвэ стил дайжгүй хэрнэ. Чи ямар төрлийн Prism картууд өгсөн байлаа? Varieties of stunning prisms. За ямар ч хэдүүлээ Prism гэдэг картуудаас нь бол нэлээдийг арчлаа ш тэ. Одоогийн байдлаар энэ Jason Tatum бол гоё юм байна. Шинэ чи бас энэ хоёр бас Prism байгаа. За энд бас юу вэ харъя. За энэ бол parallel карт байна хараа. Glowing rookie. Isaiah Collier. Стас өөр ууц. За this is parallel card ард нь ямар нэг юм байна. За мэдээж Prism байна. Окей. За энэ бас parallel байна. Tyler Smith Milwaukee rookie Prism yep. Болж байна дайжгүй. За энэ сүүлийнх нь бас Prism. Jacoby Walter rookie. Чигт бүгд rookie орж ирвэсэ. Toronto Raptors энэ гоё юм байна. Улбан шар нэлээд гоё харагддаг юм байна. Бас Prism. За ингээ харъя. За эдгээр бол Prism биш station тавьчих нэг хэрэгтэй. Тэ биш. За энэ ингээд. За энэ хоёр болохоор одоо ингээ харангууд нь гэлтганж байгаа. Эдгээр нь болохоор илүү ховор гэх юм уу? Нэг зөв энгийн base картаас илүү. Гэхдээ эдгээр бол адилхан Prism мөртлөө. Prism. Эдгээр нь илүү parallel hologramтай харагдаж байна даа. Prism. За тэгээд дээрээс нь хэдүүлж сая Jason Tatum-ийн карт гарсан шүү дээ. Lodestar гэдэг. Lodestar Prism. Дора Prism байна. Одоогийн байдлаар бодвол хамгийн юу гэдэг үнэтэй хүн чашийн зүгээр ер нь бол ховор тооцогдох карт нь бол энэ баг шиг байна. Lodestar. Тийм ээ. За ямар ч ингэ sleeve-ч. Тэгээ дээрээс нь энэ гурван rookie parallel prism-уудыг бас sleeve-ч. Ер нь бол картуудаа хадгалахад ингэ sleeve-лээд хадгалаад байсан дээр яг тэгвэл дараа нь ямар нэг байдлаар grade-лүүлнэ гэж ярьдаг ш. Одоо манайхаар бол үнэлүүлнэ гэдэг юм уу? 5-аас 10 онооны хооронд 10 байвал айгүй энэ карт чи яг төгс гэсэн үг. Ямар нэгэн урагдаж гимцэн юм байхгүй, имерсийн өнцгүүд нь имерсийн юм байхгүй тех тусмаа үн өсөө явчихдаг. Тэ? Тийм учраас энэс хамгаалахын тулд ямар нэгэн элитл гимтлээс хамгаалахын тулд дандаа ингэ sleeve-ийн дэгээд тэгээд дээрэс нь болж өгвөл хүмүүс бүр яг үнэтэй картаа бол ийм sleeve-ийн тэгээд дээрэс нь ийм гэрэнд одоо power гэрэн дотор тэгээ хадгалдаг. Зарж байгаа хүмүүс л дандаа ийм дотор хийцэн зарж яадаг. Ер нь бол янз бүрийн ивент, cosplay, мөскөл card show-нууд дандаа тийм хөлбөрөө байдаг. За. Тэгээ энэ хоёр бол яг хөө зөв адилхан Prism гэхдээ арай одоо энэ доод grade-ийнх нь Prism гэх юм уу? Тэ? За ер нь бол стилүүд нь ямар шүү харагдаж байна. Загварууд нь
Нэг тийм сүртэй гойд юм бол алах те. Яг оптикийг бодвол арай гайгүй хинтүүлээ дээр оптикийн 2 бокс задсан штэ. Бас Panini-гийн донороос их байсан. Panini донороос саксны оптикийг задлсан. Тэрийг бодвол нэг сүртэй гоё бол харагдахгүй л байна те. Ямар ч энэ Jason Tatum-ийн Lodestar гэх карт авлаач яг сугаллаа те. За. За тэгээ эцэст нь манайхаа дахиад нөгөө хилдэглэм байлаа штэ. Channel-аа гоё дэмжиж лайк, sub, comment үлдээгээрэй. Тэгээд хэдүүлээ 5,000 хүрэхээр мэдээж энэ MMA UFC-ийн картыг нэг хүнд бэлэг болгож өгөн giveaway тийм үү. За тийм учраас channel-аа дэмжиж лайк, sub, comment үлдээгээд free giveaway аваад тэгээд дараагийнхаа ямар нэгэн спорт юм уу эсвэл аниме картаа unbox газаад уулзсан. За. Алright.